Шинэ 7 өдрийн мэндийг та бүхэнд хүргэе. Сүүл отоос ярьж байна. Таны бие эрүүл, сэтгэл хөдлөг, ажил тавтаа сайхан байгаа юу? Өнөөдөр маш сонирхолтой нэгэн сэдвийн хүрээнд ярилцгаая. Бид анхдагч хэрэгцээг мэддэг. Бидний хамгийн анхны анхдагч хэрэгцээ бол амьд явах, амьсгалах, унтаж амрах, идэх гэдэг ч юм уу, аюулгүй амьдрах гэдэг юм уу, эрүүл байх юм хэрэгцээнд биелд. Сэтгэл зүйн талаас бас анхдагч хэрэгцээнд бий. Хамгийн чухал анхдагч хэрэгцээ бол үнэлүүлэх, хүндлүүлэх байдаг. Үнэлүүлэх, хүндлүүлэх хэрэгцээ үл хангагдсанаас болоод халамж хүсдэг, хайр хүсдэг, сайхан хүсдэг ийм амьдралаар хүмүүс амьдарч эхэлдэг л дээ. Сайхан урамын үг сонсох, хүндлүүлэх, цаашаа сонсох, магтуулах дургүй хүн гэж байдаггүй. Үнэн дээр тийм бүх хүнд ийм хэрэгцээ байдаг. Их бага хэмжээгээр байна л да. Гэхдээ огт байхгүй гэж байдаггүй. Тэгвэл хүмүүс заримдаа яагаад намайг үл хүндэлдэг юм? Яагаад намайг үл тоомсролдог юм? Юу болоод намайг доош нэгээд идэх юм ийм асуултууд бидний дунд их түгээмэл байх юм аа. Хүн намайг хүндлэх, хүн намайг дэмжих, үнэлэх энэ анхны нөхцөлийг би өөрөө бүрдүүлдэг гэж мэдэж авах хэрэгтэй. Юу гэсэн үг вэ гэхээр хүмүүс надтай ирээдүйд хэрхэн, ямар байдлаар, ямар өнцгөр харилцах, тэр харилцааны төвшин би өөрөө тогтоодог. Маш олон жишээнүүд хэлж болно. Онол талаасаа тайлбарлахаас илүүтэйгээр нэлийн практик жишээнүүдийг дурдвал илүү ойлгомжтой болох болов уу гэж бодож байна. Би нэг даашин завлаа гэж бодъё л тэ. Эмэгтэй хүн байж бодъё л. За яг костюм авлаа. Надад таалагдаад айтайхан загвартаа санагдаад авч байгаа юм л та. Авсан хувцаа гэртээ ирээд гэр бүлийнхээ эсвэл найз нарынхаа өмнө ч юм уу өмсөж үзүүлдэг. Өмслөө үзүүлж байна. Энэ костюмыг хартаа, энэ даашинзыг хартаа би авсан. Надад зохгүй байна уу? Тэнийг сарамгчин шиг харагдаж байна уу? Дэмим авчиж уу? гэж асуудаг. За анхааралтайгаар. Би ямар нэгэн байдлаар надад айл нэг зүйл үзүүлэлтэн таалагдаад авсан зүйлээ өмсөж үзүүлэхдээ маш өөртөө итгэлгүйгээр өөрийнхөө үнцнийг тогтоож гин гэсэн үг. Эргэн тойрны хүмүүс одоо миний өөртөө өгсөн өөрийн үнэлгээтэй дүү цүүц эсвэл тэрнээс ялимгүйтэйх нь магадгүй түүнээс доош үнэлгээг өгч эхэлнэ. Гэхдээ нэг сарамгчин шиг харагдахгүй л биш үү? За гайгүй штэ, зүгээр л штэ. За ингэж намайг үнэлж байна. Нөгөө жишээ. Би костюм аваад ирлээ. Хартаа тасархаа байгааз. Би бүр ургаж штэ. Яг энэ байхгүй юу? Би бүр зэрлэг харагдаж байгаа штэ. За одоо миний өөртөө тогтоосон үнцийн буюу өөрийгөө үнэлэх үнэлэмж маань сарамгчин шиг гэдгээс илүүтэйгээр маш өөртөө итгэлтэй болж байна. Хүмүүст яаж тусах вэ? Тийм биш үү хөшөө тасархаа байна. Гоё харагдаж шít. Чамд ийм их зохих юм аа. Дахиад би өөрийгөө хэрхэн үнэлснээс, хэрхэн үнэлж буугаа илэрхийлснээс хүмүүсийн намайг үнэлэх тэр төвшин надтай хэрхэн харилцах вэ гэдэг тэр харилцааны зааг, шугам үүсдэг гарцаагүй. Илүү амьдралтай жишээнүүд байна л дээ.
зочин ирлэгэрт маш гоё хоол идэг эмэгтэй байж бод. Олон төрлийн ширээ дүүрэн амттан бэлдээ тавилаа. Зочид бүсгүн бэлтгэсэн хоол уушнаас идлээ. Идэж байх зүгээр. Яна би жоохон яара цаг байдаггүйгээр ажиллаа тарж ирээ сандарсандаа жоохон гачин юм хийжлээ шүү. Зарим нь үлдээгээрээ. Ийм жишээ та нар мэддэг үү? Магадгүй та тэгдэг үү? Дахиад яасан үрдээ итгэхгүй байна. Өөрийнхөө үн цэнийг яг бодит байдлаас нэлээд доогуур тавьчих. Хүмүүсээс ирэх харилцааны хэв маягийн хандлагыг харах юм бол энэ гоё л амттай шүү дээ. Дажгуулсан байна уу? Нэг муухай юм байхгүй. Сүртэй шүү дээ. Дахиад нэг төвшинг үүсгэж байгааз. Үүний эсрэг нь нэг гурил мах хоёроор 100 хийг тавилаа. Зочдоо би бүр хүүхэд байгаасаа тасархаа 100 хийдэг байлаа шүү дээ. Фэст цөөнг бол өстой яаж нүдэн анжаагийн дүү зэрлэг амттай гэж би иддээ ямар амттай. Түрүүчийн хүн бол нэлээд бүтээлч байсан. Илүү бас хоолны амтлагаа сайтай хүн байсан. Хоёр дахь хүн бол зүгээр ингийн л дэнж бүтээлч хандаагүй. Гэхдээ өөрийнхөө хийсэн зүйлийг, өөрийнхөө байгаа зүйлийг, өөрийнхөө потенциалыг бодит байдлаас давуулан үнэлж чаддаг хүн гэсэн үг. Одоо цөөн идж байгаа хүмүүс нэрээ гоё байна, тасархаа байна. Гачин гоё хийх юм аа. Түүнээс цаашлаад дараа цөөн хийхээр гарах юм бол тэр найз нь санаанд ордог. Манай тэр ч гэсэн янзын гоё зүйл байдаг. Ингэж өөрийнхөө хийсэн бүтээсэн зүйлсийг үнэлсэн цагаас эхлээд хүмүүсийн сэтгэл зүйд нээрэн тэрийг айтаах шүү. Нээрэн тэр айтаахан зүүн идэх залуу шүү. Гисэн дохоо яахын аргагүй суучдаг. Ийм мэдээлэл та тархинд нь үүсгээд файл болгоод орхиж байгаа. Сайн жишээнүүдийг нэгтгэхэд базаад ойлгож авах юм бол би яагаад хүндлэгдэхгүй байна? Би яагаад өөрийнхөө чадварт авьяаст нийцсэн хүндлэлийг бусдаас хүлээж авахгүй байгаа вэ гэхээр би өөрийгөө үнэлэхгүй, хүндэлэхгүй эсвэл маш их даардаг. Бидний гэр бүлийн хүмүүжил олж авсан бас сургууль орчны хүмүүжлээс их шалтгаалдаг. Жишээ нь эрдэмтэй хүн даруй байх ёстой. Юуны духан түрээгүй гэж битгий ингээд хөөрцөглөөд бай. Төгс төгөлдөр болгож ижихээ. Ийм уламжлалт зарим хүмүүжлийн арга барилаас болоод бид нар өөрийгөө дардаг. Олон зүйлсээс хоцордог. Өөрийгөө заримдаа дутуу үнэлдэг юм дадалтай болсон. Тэгээд энэ дадал намайг хөгжөхөд, намайг хүндлүүлэхэд, би нөх хүсэж байгаа халамж авахд саадтайг болоод байгаа. Ойлгомжтой гоцтой, дэндүү ойлгомжтой. Одоо цаашлаад яах вэ? Цаашлаад эндээс эхлээд би өөртөө нөгөө итгэлгүй болох. Өөрийгөө тоодоггүй болох, өөрийгөө хайрладаггүй болох, өөрийнхөө хийсэн уран бүтээл, өөрийнхөө хийсэн өчүүгөнтүүдээс ахуулаад асар том хүртэл зүйлсийг өгөөсгдөг. Өгөөсгөж болж хуурж байгаа юм л та. Монгол хэлэнд омегийн тэнгэр тэтгэнэ гэл нэг хэл зүг байдаг л та. Амны бэлгээс аштын бэлэг гэж үг байдаг. Омегийн тэнгэр гэдэг бол заримдаа омеотж байх, онгорч байх. Өөрийнхөө хийсэн зүйлсүүдийг үнэн боддоор хүмүүс дийлхэн харуулдаг байх. Ярьдаг байхыг хэлж байгаа юм л та. Эдгээр хэл зүгч гэсэн ингэж байх нь намайг хүндлүүлнэ л гэж. Одоо
бизнесийн янз бүрийн салбарынхан байна. Жишээлбэл миний энэ ойрхон ажилладаг салбар одоо сэтгэл судлалж байдаг юм уу? Сэтгэл зүйчж байдаг юм уу байдаг. Янз бүрийн хувийн дасгалжуулагчд тэнч байт юм байна. Эдгээр хүмүүсийн үн тарифын ялгаатай байдал бас нэлээд байдаг. Зарим хүмүүс нэг цагийн $400-500 зөвлөгөө өгдөг хүмүүс байна. Зарим хүмүүс бараг нэг сарын бол $400-500 зөвлөгөө өгдөг юм хүмүүс ч байна. Энэ байдал хүмүүсийн 90 тойрны хүмүүсийн нэлээд унтууцлаг хүргэдэг. Энэ одоо юу үнтэй? Тэр хүн тийм байхад чинь хямдхан дээр нь очие. Энэ одоо юугаа утцсан юм? Тэгэхээр хүн өөрийнхөө бараа үйлчлэгийг хэрхэн үнэлэх нь өөртөө хэрхэн үнцийг тогтоодгоо шалтгаалж байгаа. Би ийм үнцэнтэй үнэ төлөөд хүндлээд үрж ирж чадвал тэр чадахгүй болвол өөр төвшин хүмүүстэй би харилцдаг гэсэн. Энэ талаас нь харах юм бол бидний уурахгүй. Бидний сайн мэддэг одоо Christian Dior ч юм уу, Chanel гэдэг брэндүүд байгаа. Сайхан Францын аудитын газраас хийсэн би нэг судалгаа харсан чинь Chanel-ийн ч гэдэг юм уу, Dior-ийн ч гэдэг юм нэг цүнх зах зээлийн үнэ нь $3,000 ч юм уу $2,000 үнэтэй цүнхийг бүтээхэд ордог бүтээгдэхүүний нийт үнийн дүн бол нэг $50-60 гэдэг гэдэг. Одоо $3,000 зарж байна. Пал их бах та. Гэтэл ингэж үн цэнийг өөрөө тогтоодог. Ийм үн цэнийг тогтоохын тулд олон жилийн хөдөлмөр, олон жилийн цаг хугацааг зарцуулж гарч ирж байгаа брэндүүд. Хүн бас үнэтэй адилхан. За өөрийн үн цэнийг жаахан өндөрхөн шиг босго өндөртөө тавьж өгснөөрөө тухайн хүн тэр босгото хүрэхгүй байсан ч гэсэн бодит байдлаас өөрийгөө өндөрөөр үнэлж байсан ч гэсэн нэгэнтээ үнэлээд хүмүүст тэр үнэлэмжээ үн цэнээ харуулсны дараачаас эхлээд тэр үн цэндээ хүрэх гэж маш хичээдэг. Брэндүүд бас адилхан. Өндөр үн тогтоолоо нэгэнтээ өндөр үн тогтооцсон юм чинь тэр үн цэндээ хүрэх үйлчлэгийг үзүүлэх гэж оролддог. Бист тасархаа цөөн итгэжтэй гэдэг. Нэгэнт зарлан тунгахсны дараа тасархаа цөөн хийхээс өөр аргагүй байдал хүмүүрээ ордог гэсэн үг. Бүр хийх гэж тэмүүлдэг зорддог хэлсэн төрөх гэж. Иймээс нэгэнтээ бодит байдаасаа давуулсан. За байг гэхэд ядаж бодитоор өөрийгөө үн цэнийг тогтоогоод өөрийгөө үнэлчих юм бол энэ нь намайг тухайн үн цэнтэй амьдралыг бүтээх ташууруулж урддаг гэсэн үг. Гайхалтай зүйл гэсэн үг л дээ. За өнөөдрийн подкастын хамгийн гол зорилго бол шинжлэх ухаан талаас нь онлайн зарим нэг үг хэллийг арай хэлбэршүүлээд практик жишээтэй болгож ярьж байгаадаа арай бусад подкастаас онцлог болж байгаа бах. Эндээс авах гол санаа нь хүн болгон өөрийн үн цэнийг өндрөөр өөрөө үнэлж гаргаж нийгэм тавьж байх юм бол нийгмийн үн цэн тэр хүний хийдэг бүтээгдэхүүний үн цэн тэр хүний хувийн үн цэн үргэлж өндөр байх болцоотой юм аа. Өөрийгөө битгий доош нь хийж вэ. Өөрийгөө баян гунтраадаг хүмүүсэд биний чаддаг юм гэж юу байх вэ? За тэр лагууд нь чадна л эц. Эцэн мэдсэн сайхан гэртээ хөвтөж байгаа юм лайлаа. Худлаа штэ. Энэ нь
өөрийгөө бодит амьдрал дээр өөрийнхөө амьдралыг үнэнхээр доош нь чангааж гэнэ гэсэн үг. Ингэж л чи өөрийгөө үнэлэх юм бол ингэж л та өөрийгөө үнэлэх юм бол ирээдүйд тодорхой. Бидний ирээдүй аль хэдийн шийдэгдсэн байдаг. Гэтэл бид одоо шийдэх гэж байгаа юм шиг зүтгээд иддэг. Бидний ирээдүй намайг өөрийгөө хэрхэн үнэлэхээс эхлээд аль хэдийн шийдэгдсэн байдаг. Хүмүүс ярьж байна. Энэ одоо гэртээ идэх хоолгүй үр ширтэй байж нэг худлаа өнө форум хийсээд гойг ангалсан амтан яваад идэг. Ийм тал байж болох юм. Хувь хүн талаас би тэр хоосон тэр гэрийнхээ амьдралаас гарах гэж байгаа юм аа. Өөртөө ийм үнцэн тогтоосноо надад ийм хүрээлэл бий болт юм аа. Хувийнхаа энэ үнцнийг өсгснөөрөө яг тийм хүрээлэл түн ордог юм аа. Ингэснээрээ нөгөө амьдралаасаа нөгөө нэг доор байгаа ертөнцөөсөө би гарч чаддаг юм аа гэж боддог хүмүүс байдаг. Үүнийг сэтгэл суд талаас зөв гэдэг. Тэгэхээр хүрээлэлс олох, амьдралын төвшин ахиулах, халамжлуулах, хүндлүүлэх, хайрлагдах, өсөд дэвчих энэ бүх зүйл өнөөдөр би өөрийгөө хэрхэн үнэлж, өөрийгөө хэрхэн дээш нь шидэж байгаа, өөрийгөө хэрхэн боддоор харж байгаа, өөртөө хэрхэн итгэж байгаагаас 100, 200, 300% шалтгаалдаг юм аа. Өөртөө итгэлтэй байгаарай. Өөрийгөө битгий үүсгээрэй. Та чадна. Дахин нэг сонсоод үзээрэй гэж хэлээд өнөөдрийн подкастыг чаргаая. Дараагийн подкастаар амьдралын хүрдэн дойргийн онол эсвэл хувь заяаны саксын тухай ярилцгаар бэлдээд байгаа. Анхаарлаа хандуулсан танд маш их баярлалаа. Шинэ 7 хоногийн ажил үйлсэнд амжилт хүсье. Маш их баярлалаа.